төрсөн нутгийн тухайд бүлвээ Алтай нурууны оргил төрсөн хүн. Алтай нуруунд Монгон угалцтай нурууны урд талын 3 холдын хөндий гэж байдаг. Түүний урд холдын хөндийн ихэнх төрсөн юм билээ. Төрсөн нутаг маань угаасаа байгалийн тогтсон хөд маш онцлог. Газрын гүнээс шахагдаж гарч ирсэн улаан боржин чулуу, дундуур нь цагаан цахиурын чулуунаас судал зүсч гарсан, урд тал нь өндөрүүл бүтэн арцтай. Ийм л газар төрсөн юм аа. Миний үеийн монголчууд яаж амьдарч, өсөж, торнож явсан тэр л олон түмний л нэгэн адил явж байгаа хүн. Одоо ертөнцид мэндэлснээс хойш 68 дахь жилээ илээж байна. Яг төрсөн хугацааны тухай тэгвэл миний үеийнхэн ямар жилтэй вэ гэдгээ мэддэг. Хэдэн сарын хэдний өдрөө гэдгээ ерөөсөө ойлгодоггүй. Зөвхөн миний хувьд бол төрсөн өдөр нэг онцгой өдөр тохиолсон юм. Энэ бол миний ижи аавыг хэлж өгснөөр усан дахиа жилийн зуул сарын 26 төрсөн гэдэг. Эргүүлээ тоосоод үзэхдээ 1933 оны 10 дугаар сарын 26 таардаг. Тэр үе бол манайхан ерөнхийдөө Монгол орн ихээхэн хоцрогдсон бүдүүлгээс үе л дээ. Тэгээд сургуульд хүүхэд явуулна гэдгийг бол нэг л одоо тийм сүлгэнд явуулж байгаа юм шиг тэгж ойлгодог байлаа. Тэгээд ерөөсө 3 хүүхэдтэй айлаас нэг хүүхдийг нь сургуульд оноодог байсан. Тэгээд одоо манай ах надаас 3 ах нэг өвгөн би. Тэрнийг сургуульд явуулахаар ногдол ирсэн. Тэр маань сургуульд явах дурггүй. Явахгүй гэж зугтсан. Тэгээд яагаад ч тэр юм би тэрний оронд сургуульд явах хавтанд ногдсон гэх. За ингээд сургуульд явах болсон. Тэгээ манай ижи аав бас ёс занчлаа бодоод нэг сайн морь бэлтгээд эмээлж өгөөд богц тохоод мөр гаргуулж байсан. Тэгээд урд өдөр нь мөрөө гаргаад маргааш нь сургуультай явсан. Ингээд Голтой аймгийн Тамцам гэж байлаа. Тэр Тамцмын баг сургуульд 1-р ангид орж суралцсан. Сургуульд очих сайханд байлаа. Тэгээд нэг 2-3 сар болсон чинь ээжигээ санаад болтгоо. Ер нь л өдөр сүнгүүл ээж бодогддог. Сүн замдаа зүүдэнд ээжийг хардаг байлаа. Гэтэл ээж мэн ч намайг их санаж. Тэгэхэд манай хөр төр цаашаа дахин гарцсан. Тамцсан гэдэг чинь Алтай нурууны наад ёроод. Тэгэл тэр цастай тэр хол газар ижи аав хоёр маань тэмээгээр зүтгэсээр яваад ижи хүүгээ саналаг талдаар хурж ирж хэд хоноод утсан юм. Тэгэл тэр үе бол хүний их хүн гэдэг ямар үнцэнтэй хүн байдаг нь хүүхэд эхийгээ яаж хайрладгийг бид ихтлэн мэдэрсэн. За ингээд явхад өмчийн баг сургуульд 3 жил суралцаад тэгээд ижи маань бас орсон. Ингээд би хагасан ч юм болсон. За тэр үед бол сургууль орж байсан үеэс байдал өөр. Хувийн аж ахуйтан байсан. Үнэний тоогоор сүү ногдуулдаг байлаа. Манайд үнээс авахгүй байхгүй. Тийм учраас аргагүй би одоо зуны цагаар сайлчин хийхээс аргагүй болсон. Тэгэл зуны амралтын цагаараа хэдэн жил дараалан үнээс ааж сүүгээ тушааж авлан өргөө биелүүлдэг байлаа. За тэр биелүүлж явахад нэг сони юм хөөхд авахгүй цаад. Үнээг дандаа айлын огтуцсан. Би болохоор ганцаараа үнээс аадаг байна. Тэгээ яг нэг хөх цувтаа тэгээ тэрний өмсчхад үнээгээс сан. Тэгээд огтудаас нэлээ хичдэг. За тэгээд яг тонглын сургууль 5 дугаар ангид очлоо. Тэгээд 7 дугаар ангид төгссөн. За аймгаас зар бичиг ирлээ.
45 хоногийн багшийн курс дуучж байна. 45 хоног сурган хүмүүжүүлэх ухаан гэж юу байдгийг, сэтгэл зүй гэж юу байдгийг, за тэгээ багш ямар байдгийг гэж 45 хоногийн хичээл заагаад тэгэл юу Горилт аймгийн Богцсонд баг сургуулийн багшаар очсон. За тэгээ тэндээ яг 3 жил багшийн ажил хийсэн. Тэр завсар нэг сонирхолтой юм нь би 17 нас хүрлээ. Гэтэл манай суманд боловсон хүчирх дутуу байсан юм байлгүй. Манай аймгийн намын хорон дарга Нинзэн гэж нэг өвгөн одоо ч тэр хүн энд байдгийн ажиллаар очоод тэгээд намайг 17-тай хамаагүй чи намын гишүүн бол гэд намын орлогч гишүүн болгочихсон. Намын орлогч гишүүн болоод чинь 6 сар болоод жинхэлдэг өстой шүү дээ. Гэтэл тэр намын орлогч гишүүн болгосон тэр хурлаараа намайг намуурын даргаар сонгочдөг байгаад Горилт аймгийн Баян сум гэж байсан шарган говьд бас л хүн ховор байсных. Яагаад ч тэр намайг баг сургуулийн захирал болгосон. Нэг жил захирал хийлээ. За тэр их хэцүү байсан. Нөгөө хэдэн хүүхдийн яаж үлсэхгүй байх вэ? Яаж шарган говийн өвлийн хүүхдэн тэр хүүхдүүдийг дааруулахгүй байх вэ? Яаж тэр хичээлийн төвийн явуулах вэ? Яаж их эцэгтэй нь хотлоо тогтоох вэ? Энэ бол ерэн төрийн ажилд одоо анхны дүр олж эхэлсэн гэж хэлж болох байх. Яг тэрний дараа чинь жил аймгийн гэгэл хэлцэд байцаагч болсон. За тэгэхэд манай аймгийн намын хорооны 1-р дарга нь одоо Хөвсгөл аймгийн намын хорооны 1-р дарга нь Лоохо зуг байлаа. Аймгийн дарга нь Хөвсгөл аймгийн Ирэмчин суманд байх хэн гэж Морин толгой ямдан гэж зэрэгээс утсан хуримдаа хүн байлаа. Тэр хоёр хүнээс бол үнэхээр их юмсарсан да. Чухам төрийн ажил яаж хийдгийг. За ингээд тэнд би нэг одоо 2 жил боловсролын сургуулийн байцаагчийн ажил хийсэн. Горилт аймгийн бүх сумуудаар явж ажилласан. Тэгэл хүсдэг юм л одоо дээд боловсролтой болох хүсэл. Тэгтэл одоо Горилт аймгаас 10 жил төгссөн хүүхдээс нэг хүүхэд ажиллаж байсан хүнээс нэг хүн ингээд 2 хүнийг их сургууль тавна гэж. Тэгээд яг хөтэ хуваар хийх болсон. Тэгээ би тэгтэл нэг амьдралдаа шудраг болсон юм хийсэн юм да. Тэр юу гэхээр 10 төгссөн хүүхдийг тодорхойлоод ажиллаж байсан хүн дээр өөрийгөө тодорхойлоод явуулсан. Манай гэрлийн хэлцэн дараа тэгэхэд хөдөө явцсан би орлож байсан. Тэгээд түүхэн ингээд энэ цэвэр азар гэх юм уу хэлсэж авсан юм аа. За түүхэн ингээд нэг жил болоход бол үнэхээр их чармайсан олон сайхан хүний айс номын дуу сонссон доо. Бидэнд эртний утга зохиолыг зэд амьдын сөрөнгөө заадаг байлаа. Ууч Монгол өчгийг төөж сүрэн багш заадаг байлаа. Би манж хэлний ангид явдаг байсан. Монголын анхны дүү хөтсөн логдын дууга заадаг байлаа. Мөн орчин цагийн утга зохиолыг Эрдэнэсэн багш заадаг байлаа. Гадан багш ордог байсан. Тэр үеийн Монголын сэхэтний бүх оргил тэгэд ордог байсан. Тэгсэн тэгээд тавар нь манай диххан Санжаасрын багш нэг өдөр дуудаж байна. Чи Москвад явна. Эдийн засгийн сургуульд очино. Эргэж ирээд их сургуулийн багш болно шүү гэдэг. Тэгэл одоо явах болж байгаа юм да. Тэгтээ одоо тэр эдийн засгийн дээд сургууль тоо гэж юм их үздэг болсон. Ич 7 төгссөн хүч тоо мэдхгүй. Орос хэл бараг мэдхгүй. Тэр нь хасагдж ирэх байх таа гэж бодоод. За юутай ч гэсэн жил алдаад яах вэ гэд 1-р ангийн шалгалтаа очиход тэгэл намар нь Москвад очсон. Тэгээд заазуулахад миний очсон сургууль бол Москвагийн эдийн засаг статистикийн дэв сургууль гэж байсан юм. Энэ бол дэлхийд байдаг ганцхан сургууль. Статистикээр мэргэждэг. За статистик гэдгийгээ тэр үед баг бригадын тоо өгтөгчийн хэмжээнд л олгож байсан. Тэгсэн тэр чинь маш гүнзгий шинжлэх ухаан байсан юм бэл. Тэр сургуулийн онцлог маань зөвхөн дээд тоо төдийгүй дээд тооны бүх курсыг дуусгаад
их тооны хуулийг маш нарийн үздэг. Тэгж байж статистикийн хэмжилгээ хийдэг ийм сонин сургуульд үзсэн. За тэнд бол тэр үеийн зөвлөлтийн үнэхээр энэ л одоо аврах том багш нар таарсан да. Жишээ нь ухаан дээр одоо Нобелийн шагналтай Америкийн эрдэмтэн одоо Леонтиг байна шүү дээ. Энэнтэй хамт 1921-22 онд эдийн засгийн одоо нөхөн үйлдвэрлэлийн эргэлтийн системийг хамтран боловсруулж байсан академик Стремиленко байгаа. Их тооны хуулийн одоо хамгийн аврах том хүн гэж нэрлэдэг академик Стремский байсан. Олон хуурах хэмжилтгүүний математик шинжилгээний алдартай эрдэмтэн Лукомский байсан. Ийм алдартай хүмүүсээр хичээл заалгасан. Тэгэл яг хөө тэнд 4 жил сураад ингээд төгсөд ирсэн юм аа. Тэгэл ирээл одоо ихэнх төгсгөх өмнө би аавтайгаа уулзсан аав маань хөдөөнөөс ирсэн. Би энэ муугайсан арайхаар үлдсэн байсан. Тэгээд аав маань надад нэг л юм зохисон. За ер нь хүн өөрийнхөө хүүхдийг мэддэг юм. Эсхээс нь хүүхдэд таньдаг хүн гэж байх. За чи бол ерөөсөө л төрөлхийн багш хүн. Хоёрдугаар багшийн ажил бол хамгийн буянтай ажил. Тийм учраас чи зөвхөн багшийн ажил хийгээрэй. За албан ажил хийж болохгүй шүү. Ерөөсөө мөнгө орждог чулуу гэж байдаггүй юм. Чулуу хизээж өнгөрнө. Кичнээн өндөрөөс өнгөрвөл төвчнээ өнгөх юм хэрэг. Тийм учраас албан ажил хийж болохгүй. Зөвхөн багш гэсэн. Тэгээд тэрний хойчил яг сургуулиуд төгсөөд ирлээ. Тэгээд эрэхтэй явахдаа гайгүй сурсан байлгүй дээ. Тэр үеийн хэлээр нөгөө улаан дипломтой ирсэн юм л да. Одоо бүх хичээлүүд онц томтол өгсөн хаад. Тэгээ хүрээд ирсэн төрөний улсын хүчний хэлцдгуудад статистикийн төв газрын нэгдсэн хэлцээнд даргуулагдав. Тэгэл би ерөөсөө багш гин гэж утгацсан. Их сургуулиас багш болох гэж явсан. Их сургууль зардлыг гаргаж байсан. Тийм учраас багшийн нөхцөлөд зүтгэсээр ба тэгэл багшийн ажилд орсон. Ингээд 4-5 жил багш хийж чад. Тэгээд аспирантурт орсон. Тэгээд аспирантурт ороод 1 жил болоод тэгэл 1966 оны сүүлээс эхлээл аавынхаа захиасыг биелүүлж чадахгүй замд орсон доо. Тэгэл статистикийн төв газрын орлогч даргууллаа. Дараа нь өмнө хорон даргууллаа. Дараа нь өмнө стандартын улсын хороо бүртгүүллээ. Тэгээд дараад нь намын төрөний санхүү эдийн засгийн байгууллагын хэлтсэнд одоо 2 жил шахуу болсон. Тэгээд дараа нь төлөвлөгөөний комиссийн 1-р орлогч боллоо. Дараа нь төлөвлөгөөний комиссийн даргууллаа. Дараа нь эдийн засгийн 5 том байгууллагыг нийлүүлээд төлөвлөгөө эдийн засгийн хороо гэж байгуулад тэр хороон даргуулгадаг юм байна. Тэгээд хамгийн сүүлд нь одоо хуучин цагийн гэхүүдээ социализмын үед 1989 оны 12 дугаар сарын 21-нд Дөрөөний бүгд төрлөөлж намайг Дөрөөний улс төрийн төвчөний орлогч гишүүнээр сонгосон. Тэр үед чинь би чинь нэг нам төвтэй улс төрийн тогтолцоо байсан. Тийм учраас одоо төрийн удирдлагын хил гэрээндээ өндөр түвшинд одоо дээш мацаад гарч байгаа хэрэглээ. За ингээл энэний дараа аван хэлснээр энэ чулуун өнгөрсөн дээ. За тэр өнгөрөлт нь бол 1990 оны огцролт. За 90 онд огцорсон тоогоор албан тушаалын тоогоор цалин авч ирсэн ажиллааргүй би 3 албан ажлаас огцорч байгаа юм. Улс төрийн төвчөөний орлогч гишүүн, задрын зөвлөлийн 1-р орлогч дарга, төлөвлөгөө эдийн засгийн улсын хорооны дарга. Ийм 3 ажлаас нэг зэрэг огцорч байгаа юм. Дээр нь цалин авдаггүй 13 ажлаас огцорч байгаа юм. Ингээд огцролтын тоогоор 16 болж би эрхөөр тогтоосон. Манай нөхдүүд намайг тэр талаар эрхөөр гэж тэгд нэрлэдэг байсан. Тэгээд огцролтын хувьд бол ер нь надад ямар нэгэн тийм гомдох сэтгэл төрөөгүй. Харин ч зарим талдаа одоо боллоо доо гэж утсан. Ягаад тэр хүүхдээр одоо эн чинь бараг 40 жил чамгууч гарыг жил төрийн ажлыг хийж зүтгэлээ. Бүтэх цагтаа бүтлээ. Бүтэхгүй юм өртөхгүй байгаал үйз.
өдөр сүнгүй ажиллаж байлаа. Хувийн амьдрал гэж юусаа надад бодсон юм байхгүй. Үүрэг бол авгаадаа цалин авчиж өгөх л үүрэгтэй. Хүүхдүүдтэйгээ бол 7 хоногт нэг л удаа уулздаг байсан. Яг өглөө тэд намайг босгоос мөрөгчлөлөө өгöd явждаг. Иймэрхүү байдалтай байсан. Тэгээ маргааш нь яхад Бямбсүрэндээ ажиллаа өглөө. За энэ дэлгэнд хэлэхэд манай ерөнхий сайд байсан Бямбсүрэн бид хоёр бол хувийн амьдралын хувьд бас сонин төвхтэй болсон. Хоёулаа Москватын эдийн засаг статистикийн дээд сургуулийг хамт суралцдаг. Бямбсүрэн тэгтээ надаас 4 жилийн дараа л да. Дараад нь статистикийн төв газар томтож жилж байсан. Дараад нь үнийн хорон дэрхтээ би Бямбсүрэн орлогчдор гараад татж авсан. Үнийн стандартын хороо байж байгаад би төв хорон руу явахдаа мөн санал тавьж орны хүнээ бэлтгэж байна гэж Бямбсүрэнгээ өөрийнхөө орон тавиад явсан. За тэгсэн чинь харин 1990 оны 3 сард Бямбсүрэндээ ажиллаа өгдөг байгаад. Төлгөө эдийн засгийн улсын хорооны ажлыг тэгээ Бямбсүрэнд тэр ажиллаа өгөөд ингээд сууж байтал оршуулагчдын төлөөлөгчд хүрч ирсэн. Тэгээ манай оршуулагчид цуглчаад их хурлаа хийгээ сууж байна. Иргэн жасраа таныг үрж байна. Та ард түмний урилгыг хүнд итгэх ёс суртахуун эрхвч танд байгаа байлгүй дээ гэж ингээд тулгсан. Тэгэл яг яваад утсан. Тэгэл утсан ч нөгөөдөл чинь за одоо ерөнхийлөгчийг сонгоно гэдэл. Тэгэл нэр дэвшүүлээл 100 хүн саналаар ерөнхийлөгч болгочтой. За энэ бол миний амьдралын цоо шин 90 цагийг эхэлсэн юм аа. Ягаад тэр өгтөр оршуудаа албаны ерөнхийлөгч болсон тэр цагаас эхлээд би ерөөсөө жижиг оршуудаараа хисэж тэнж айл амтанд очиж зарим газар одоо муудалцахтаа муудалцаж зааж өгч одоо илтүүл юм болж явсан. За энэ завсар мөн оршуулагчдын буйнаар би одоо Америкийн нэгдсэн улсад явж курс хийлээ. Бүгд найрамдах солонгос улсад явж курс хийлээ. Япон, Сингапур, Гонконгоор явж зах зээлийн эдийн засгийн гол юмыг үзэж харж ямар нэгэн төсөөлөл авч чадсан гэж ингэж боддог. За нөгөө талаас хамгийн энгийн хар бор ажлын хүмүүс амьдралын төлөө зүтгэж байгаа хүнтэй ажиллах арга барилыг би тэр жилүүтээ сурсан. Тэрнээс өмнө би чинь бол нэлээд жоохон хөвж явсан хүн шүү дээ. За ингээд 1992 он болсон. За ер нь миний амьдралын хувьд бол хамгийн сайхан үе бол оршуулгын 2 жил гэж боддог. Хамгийн сайхан үе. За гэтэл 1992 оны ихээр манай шинэ үндсэн хууль батлагдлаа. Засаглалын хэвлэл солигдлоо. Монгол орн парламентын бүгд найрамд тулсуулсан. За энэний дараагаар одоо үндсэн хууль батлагдсны дараах их хурлын анхны сонгуул явж байгаа юм. Тэгээд нэг өдөр манай намын ерөнхий нарийн бичгийн дараа Дашамдан намайг дуудсан. Хүрээд утсан чинь одоо намынхаа өмнөөс сонгуульд оролцсон. Намдаа их хурлын нэг суудлал олж ирэх гэж. Ийм үүрэг өгсөн. Ингээд Улаанбаатар хотын 26 дугаар дорогт олон мандаттай дорог байлаа. Бид 8 эсвэл өрсөлдөөд тэгээд одоо яг сонгогчдод итгэл улсын хурлын гишүүнээр сонгосон. За тэр үед сонгогдсон улсын хурлын гишүүдийн хамгийн ахмад гишүүн би байсан. 59 настай. Тэгээд улсын хурлын чуулганы анх дугаар хуралдааныг даргалдаг юм байна. За энэ бол бас нэг сонин тохиолдол. За парламентын засаглалтай оронд альч оронд ачааны хамаг хүнд нь ерөнхий сайд дээр бодох юм аа. Ерөнхий сайд дээр. Ерөнхий сайд дээр эдийн засгийн бодлого, төрийн зохион байгуулалт, гадаад харилцааны асуудал, улс орны аюулгүй байдал, гатлан хамгаалах хүчин, нийгмийн асуудал, боловсрол, эрүүлэг хамгаалах соёл ерөөсөө ерөнхий сайдад хамаарахгүй ажил нэгч байдаг. Тэр бүх ачааг ерөнхий сайд хүрдэг.
За тэр цагийн Монгол орны эдийн засгийн байдал бол шилжилтийн үеийн Хямралын хамгийн том уналтын хамгийн хүнд үе байсан. Тэр тийм байхаас ч өөр аргагүй монголчууд биднийг тэр зурус үеийг туулж өнгөрөх ёстой байсан. Гадна талаас тусалдаг байсан хөрөнгө оруулалтаа бид чинь бүгдийг гаднаас зээлээр аваад хэрэгжилж байсан зүйлийнхээ 3/1-ийг нь мөн гадны зээлээр хангаж байлаа шүү дээ. Гэтэл зөвлөлт болоод бас задарсан эдийн засгийн харилцан тулсах зөвлөл байхгүй болсон. Варшавын гэрээ гэдэг цэрэг улс төрийн байгууллага байхгүй боллоо. Социализм готарчлаа. Инхээр гадна талын тэтгэвэр тэтгэмж бүрэн зогссон гэр. Тэгэхээр манай эдийн засаг унахгүй аж. Гарцаа байхгүй нь бол их уналтын гадаад нөхцөл байсан. Дотоод талд агуул мэдээж хэрэг зах зээлийн эдийн засгийн харилцаа гэдгийг мэддэг хүн манайд байгаагүй. Зах зээлийн харилцааны нөхцөлд амьдарч үзсэн нэг ч хүн байгаагүй. Зах зээлийн харилцаа гэдэг маань ямар юм байдаг вэ гэдгийг ерөөсөө хинч төсөөлөхгүй байлаа шүү дээ. Ийм л огт мэдэхгүй шинэ 90 цаг руу орсноос болоод дотоод бодлогон дээрээч бидэнд алдсан юм би. Тэрний нуух хэрэг байхгүй. Алдахгүй байх жарга байгаагүй. Хинч байсан гэж алдах байсан. За ингээл эдийн засаг маань 3 жил дараалан 9 хувиар унаад нэг хүн ногдох хэмжээгээр 1983 оны төвчөнд хүрчихсэн байлаа. Дэлгүүрүүд ерөөсө бүрэн хоосон. Лангууга хораачихсан. Лангуун дээр та бүхэн санаж байгаа бах. Ерөөсөө нь хөгжтөө гомон шороотой бардавс өөр юу ч байгаагүй шүү дээ. Ард түмний хүнс тэжээлийн хэрэгцээний зайлшгүй хэрэгцээний 3/1-ийг л картаар хувааж өгдөг байсан. Тийм л цаг үе байлаа. За ийм цагт ерөнхий сайд болно гэдэг бол 91-ийн үгээр хэлэх юм бол ихээхэн өвлийн өртөө хөндлөгдөх ачаа байлаа. За ингээ манай намын удирдах нөхдүүд, удирдах зөвлөлийнхэн намайг ерөнхий сайдын ажил авах гэсэн. За би бол хөвдөө үнэхээр дургүй байсан. Дургүй байсан учир бол юу гэхээр бэрхшээлээ сайсан юм биш юм. Хамгийн гол нь надаас өөр ийм хүнд үед илүү сайн аваад явчихгүй Монголд байлгүй яах юм бэ гэсэн итгэл үнэмшил үнэхээр надад байсан. За гэтэл манай залуучуудын жигүүр тэгвэл танд бид нэг л болцол тавья гэж. Та заа гэж битгийх л, үгүй гэж битгийх л, та ердөл дуугаас суужээ гэдэг. Ийм л тулгалт хийсэн. За нөгөө талаас үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгч их хурлд олонхын судал авсан намтай зөвшөлдсөж ерөнхий сайдын нэрийг улсын хурлд дэвшүүлэх үүрэгтэй. За Очир бат маань ерөнхийлөгч байсан. Очир бат одоо талигач Пүрүү даржийн нэрийг дэвшүүлсэн. Пүрүү дарж бол миний өмнөх засгийн газрын Бямсрангийн засгийн газрын шадар сайд байсан. Маш их ажилласаг эрчим хүчний мэрэгжлийн хүнлэг сайхан хүн байсан. За ингээд Пүрүү дарж үе 3 өдөр л одоо хоёр талын шахалтанд суусан да. Тэгэл эцсийн дүндээ яах вэ? Ерөнхийлөгч манай намынхтай зөвшөлтсөлд орсон. За энэ нь Бямсран их чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Ягаад тэр хөхтэй зэрэг одоо олонхын судал авсан намтай ерөнхийлөгч ингээд санал нийлэхгүй бол Монголын төрөд үндсэн хуулийн Хямрал нүүрлэн. Ерөнхийлөгч хүн ингэх хэрэг байхгүй гэж. Очир бат гэж гисэн билээ. За ингээд Очир бат намайг үрсэн. Тэгээд Очир баттай уулзсан. Очир бат намайг та ерөнхий сайд авч үзээч гэсэн. За ингээд ерөнхий сайдын ажлыг одоо би аргагүй эрхэнд авсан. Нөхцөл байдлаа л үнэлж үзхийг бодсон. Эхний гараагаал зөв үнэлж чадвал зорилтоо онох байх гэж бодсон. За ингээд эхний гараагаа тодорхойлохын тулд эдийн засаг маань нэр нь ямар байна вэ гэдэг дээр бид тусгай групп гаргаж хамтран сууж судалгаа хийсэн. За энэ судалгааны гол ачааг одоогийн татварын адны дарга байгаа зориг, одоогийн сангийн сайд байгаа улаан,
одоо энэ байгаль орчны яамд ажиллаж байгаа банзрагч энэ хэд голж энэ ажил дээр суусан юм. За нэг нүгөө хэлэхэд дээр нь Америкийн Мэрилендийн их сургуулийн профессор Петр Мурел гэж бий. Профессор Гаридел гэж бий. Энэ хоёр профессортэй би хувийн талаар тэр 90 оноос хойш маш их дотн харьцаатай болсон байсан. Би Вашингтонд очиход тэднийхний гэрт очдог. Тэд Монголд ирэхдээ манай гэрт ирдэг. А бидний ярьдаг юм бол дэлхийн эдийн засаг, эдийн засгийн систем ярьдаг байсан. Заримдаа бид одоо Лида гэж нэг доктортой Америкийн ерөөсөө зах зээлийн эдийн засагч гих сонин юм. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагч бас сонин. Хоёулаа шинжлэх ухаан. Тийм учраас ерөөсөө хамтарч ном бичих хүртэл юм ярьж санал бодлоос үлсэж байсан тийм явдал юм л дээ. Тэр нөхдүүд маань ерөнхий сайд боллоо гэдгээ дуулангууд Мөрөөл бол шууд Улаанбаатарт хүрч ирсэн. Тэгээд мөн тэр нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх яг л манай ажилтан шигүүдтэй хамт суусан. Ингээд бид сууж үзээд тэгээд нэг л чухал дүгнэлт хийсэн юм да. Нэгдүгээр дүгнэлт юу гэхээр ерөөсөө эдийн засгийн зах зээлийн харилцаа шилжүүлнэ гэдэг бол ургамал ногоог тарьж ургуулахтай адилхан юм гэдэг. Ийм энгийн дүгнэлт хийсэн. Тэгэхээр зах зээлийн эдийн засгийн харилцаа хувийн өмчтөр тулгуурладаг гэж ярьдаг нь үнэн үү? Хувийн өмч сонголдог нь үнэн. Гэхдээ үр тариаг ургуулахын тулд үр бол хувийн өмчтэй адилхан л үүрэгтэй. Хичнээн сайн үрийг ухаан дээр үр тарианы үрийг жишээлбэл ухаан дээр алдаа таван богдод юм уу сутаа мөнгө цаснаар байж суулгаж. Эсвэл их газрын чулуунд эсвэл баг газрын чулуунд авчид тэр үрийг болгож. Тэндээс ургац авах уу? Мэдээж хэрэг авахгүй. Тэгэхээр ургац авахын тулд юу хэрэгтэй? Дулаан хэрэгтэй. Бордоо хэрэгтэй. Чик хэрэгтэй. Хогон ургамлыг устгах хэрэгтэй. Хортон шивжээг устгах хэрэгтэй. Тэгж байж ургац авна шүү дээ. Тийм учраас эдийн засгийн зах зээлийн харилцааг шилжүүлэх гэвэл өмч хөгжлөх нь нэгдүгээр ээлжийн зорилт биш. Энэ бол буруу тийш нэг хөдөл. Хувийн хөвшил хөгжих тэр ургамал ургадахтай адилхан тэр нөхцөлийг нь эхэлж хангаж өгье гэж. Энэ бол эдийн засгийн чөлөөт орчин бүрдүүлэх. Үн чөлөөлөе, валютын шиг чөлөөлөе, гадаад худалдааг либералчлая. Тэгээд капитал, хүний нөөц, байгалийн баялаг юунд ашигтай байна уу тийшээ урсан хөдөлж байх хөдөлгөөнийг хаалтгүй болгоё гэж. За ингээд гадна талдаа эдийн засгийн нээлттэй бодлого явуулъя. Энэ бол нэгдүгээр шийдэх асуудал. Хоёрдугаарт нь тэр үед чинь социализмын үеийн буюу ганцхан төрийн өмч сонголж байсан үеийн бүх хууль үйлчилж байлаа шүү дээ. Татварын хууль, тэгэл үндсэн хууль, эрүүгийн хууль, иргэний хууль, бүх хууль төрийн өмчийн хамгаалалтанд зориулсан хууль байдаг. Гэтэл бид нар огтөр ертөнцид орж байдаг. Тэгэхээр огт хуучин цагийн хуулийн нөхцөлд шинэ орчинд орно гэж яаж байх юм? Энэ бол дахиад байхгүй зүйл. Энэ бол дахиад нөгөө л газар тариаланд ургац авахтай адилхан. Тийм учраас эрх зүйн орчныг нь өөрчилье. За ингээд бүх анхаарлыг зах зээлийн эдийн засгийн механизм эдийн засгийн эрх зүйн орчин хоёр төвлөрүүлье гэдгийн зорилтыг тавьсан юм. За тэгэхдээ энэнийхээ хамт аж ахуйн нэгжийг зөв зохион байгуулалтанд оруулах гэж. Тэр бичин манайхан чинь нөгөө одоо эдийн засаг зах зээл гэдгийг мэддэг учраас одоо зах зээлгээс юмд орох юм байна. Жохон юм л өөртөө олж авахгүй гуйлахч болох нь байна гэж хүн бүхэн бодсон шүү дээ. Тийм учраас сервис сертификат юм байвал тэгэл одоо өөрөө л авах гэдгээс аргагүй. Ямар ч одоо хашаага буулгаж ирж пинк хийгээл худгаа эвдэж авчирч гэрийнхээ гадаа хурааж байхад. Ийм л үе байлаа шүү дээ. За тэгэл аж ахуй хичнээн жижиг байвал төчнөө сайн гэж ярьдаг байл. Одоо баян сахтан сангийн аж ахуйг сайхан аж ахуй байсан. Тэр чинь 32 аж ахуй нэгж болж задарсан шүү дээ. 32 захирал, 32 нэгтлэн бодох,
32 одоо бусад юу гэдэг авлаа харж байна. Нэг компанитай эсвэл нэг трактортай. Ийм л аж байна. Барилгын зургийн институт гэж манай Эрдэм хэмжээний маш том байгууллага байна. 23 аж ахуйн нэгжүүлэлт задарсан. Түүний нэг нь бильярд тоглуулж мөнгө олдог компани байсан байхгүй. Өөрөөр хэлбэл ховчл яваагүй. Зүгээр л ерөөсөө задлал уваагаал авчихсан. Ийм л нөхцөлд байсан хэрэг л дээ. Тийм учраас аж ахуйн нэгжээ зэгсэлж явъя. Зохион байгуулалт юм. За ингээл энэ гурван зорилтыг хангаж чадах юм бол Монголын эдийн засаг босноо гэсэн ийм л зорилт тавьсан юм да. За ингээд бэлтгэл хангах хэрэгтэй байлаа. Бэлтгэл хангахын тулд юуны төрөнд одоо мөнгөний девальвац хийх хэрэгтэй болсон. Өөрөөр хэлбэл мөнгөө үнэгүүдүүлэх хэрэгтэй болсон. Тэр үед чинь гүйлгэн 450 сая төгрөг явдаг байсан юм шүү дээ. Тэгтээ зэрэг чинь үн чөлөөлөхтэй зэрэг юмны үн нэмэгдэнэ үстэй. Юмны үн өсөхтэй зэрэг ард түмнийхээ амьдралыг эрхвчтэйтгэхийн тулд цалин нэмэх хэрэгтэй байд. Тэтгэвэр нэмэх хэрэгтэй байд. Тэгэхээр гүйлгэнд мөнгө гаргах хэрэгтэй шүү дээ. Гэтэл шинэ мөнгөний тэмдэгтээ үйлдвэрлүүлэхээр тэрний хөлсийг төлдөг валютын нөөц Монголд байдаг. Ийм л нөхцөлд байсан хэрэг л дээ. Тийм учраас эхлээд 100 валют цуглуулж байж мөнгөний тэмдэгтээ үйлдвэрлүүлж аваад тэгээд 1993 оны 5 дугаар сарын 28-нд эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх тухай засгийн газрын тогтоол гаргацсан. Тэрүүгээр бол одоо суур үнэгэд нэрлэдэг сахилгаан дулааны үн, тээврийн тариф, мэтлэнгийн энэнийг бол нэмэхийн нэмээд жишээ нь сахилгааны үнийг тэгэхэд 32 дахин нэмсэн шүү дээ. Тэгтэл төрийн хяналтанд байна гэдэг. Бусад бүх үнийг чөлөөлж гисэн. Валютын ханшийг бүр чөлөөлж гисэн. Гадаад худалдааг либералчилж гисэн. Капитал, хөрөнгө, чөлөөтэй урсан хөдлөх эрхийг нөхсөн. Үүнийхээ хамт татварын багцуул гаргасан, өмчийн тухай хууль гаргасан, өмч хөвчлийн хуульд өөрчлөлт оруулсан. За ингээл энэ бүгдийг хийгээд энэ бол үнэхээр хатуу даваа байсан. Тэгэл одоо ард түмэндээ би нэг үг хэлсэн. За энэ бол их гашуун юм. Энэ бол их өндөр даваа. Энэ эмийг ууж, энэ давааг давсны дараа Монголын үзүүрт гэрэл харагдана л гэж хэлсэн. Тэгэл тэр Монголын үзүүрт гэрэл харагдана гэсэн тэр үг маань тэр бол харагдаж байна гэж хэлээгүй юм. Энэнийг даваал бид гэрэл харах юм шүү л гэж ингэж л хэлсэн хэрэг л дээ. Тэгэхээр тэр одоо болтол Монголын үзүүрт гэрэл гэдэг тэр яриа явдаг юм аа. За ингээд ажлын үр дүн их түргэн гарсан гэж боддог. Ер нь Монгол улс 1921 онд тусгай тогтнолоос эргээснээс хойш нэг ч жил урсгал төсвийн ашигтай гэж үзээгүй юм бэл. Мөн 21 оноос хойш нэг ч жил Монголын гадаад худалдаа ашигтай гэж үзээгүй юм бэл. Гэтэл 1993 онд урсгал төсвөө ашигчгүй алдагдaltaгүй. Гадаад худалдаа ашиггүй алдагдaltaгүй ердөөл нойлол гарсан. 94 он болоод ирсэн чинь эдийн засаг үйлдвэрлэл нэмэгдээд эхэлсэн. Урсгал төсвөө ашигтай болсон, гадаад худалдаа ашигтай болсон. 95 он бол манай шилжилтийн үнийн оргил жил байлаа. 95 онд мал сүрэг сая 800 мянган толгоогоор нэмэгдсэн. Газар тариалангийн бүтээгдэхүүн 20 мянган тонноор өссөн. Аж үйлдвэрийн боловсруулах салбар үл хөдлөхүүнээр $10.6 өссөн шүү дээ. 95 онд. Гадаад худалдаанаас цэврээр $135 сая ашиг олсон. Энэ бүхэн маань нийлээд одоо дотоодын нийт бүтээгдэхүүн гэд нэрлэдэг тэр үзүүлэлт 6.3% өссөн юм. За ингээд л одоо ер нь эстайхан болчлоо доо гэж бодож яахан сэтгэл тайвширсан. Тэгэхдээ бид тэр үн чөлөөлөж ингэж явж байхдаа ард түмнийхээ амьдралыг хит оройтуулахгүйн тулд үн 10% өсвөл цалинг 5% нэмэл явсан. Тэгэл 95 он гэхэд Монголын ард түмний бодит амьдрал 89 оны үетэй харьцуулахад дөнгөж 50% дээр байсан. Күнд байсан үеэлтэй байсан.
За ингээл энэ чигтээ явсан болвол 90 эдийн засаг маань тун богино хугацаанд дэшээ гарчих юм байна да гэсэн итгэл үнэмшил үнэхээр надад их хатуу төрсөн. За олон улсын валютын сантай ч гэсэн хамтран ажилласан. Ер нь Монголын төгрөг бол одоо $1 бол 460 төгрөгнөөс дээшээ гарахгүй юм байна гэсэн дүгнэлтийг валютын сан дэлхийн банк хийсэн байсан. Тэгэл 460 хавьд очил тогтно. За ингээд Монголын эдийн засаг бол одоо дорой босоод ирнэ. Ард түмний амьдрал сайжрах юм байна гэсэн. Ийм л их өндөр сэтгэгдэлтэйгээр ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацааг дуусгасан. За тэгээ хугацаа дуусах болсон тэгэхээр түүхэнд бол нэг сони явдал байдаг л да. Ер нь Монголын түүхэнд 60 насаа дамжиж ерөнхий сайдын ажил хийсэн 2 л байдаг. Нэг нь хичээнгүйсээ цэрэнд орж байгаа, нөгөөх нь би байдаг. Би 59 настайдаа Монгол Улсын ерөнхий сайд болсон. Одоо дахиад ерөнхий сайд хийхгүй гэдэг хатуу баталтай байсан. Тийм учраас үд Ашиндан багванд хоёрт хэлсэн юм аа. За одоо ингээд би өөргөө биелүүллээ. Одоо та хоёр боддог юм а бодцгоо. Одоо ташаагийн минь дарж гарч ирж байгаа залуучууд ачаагаа үрцгээгээрээ. Би одоо 2 дугаарыг нэ шилж шүү. Альва юм дээж байдгаа гэж. Ингэж л хэлсэн. За гэтэл тэгээд 96 оны сонгуулиар ард түмэн маань илүү их юм хүсэн хүлээж байсан байлгүй. Манай ном сонгуул ялагдаад цөөнх болсон л доо. За ингээл 96-аас 2000 онд цөөнх болж улс төр хийж үзлээ. Тэгээд 96-нд Америкийн төрийн нарийн бичгийн дарга байсан Бэкер наттай уулзаад над нэг сони юм хэлсэн. Та ялагдсан дагуу одоо сэтгэлээр унж байна уу гэж. Гэхдээ ялагдчихад баярлдаг хүн байт юм уу гэж. Тэгэхээр Бэкер над юу гэж хэлсэн юм битэр би ерөөсөө насан турш улс төр хийсэн. Олон колж ачааг үрцөөж байснаас цөөнх болчиход шүүмжилж явах нь хамаагүй сайхан байд. Та тэрнийг үзнэ гэж тэгж хэлсэн юм байна. Тэр нь ч яхав те тэгэл ортон чортой л доо. Ингээд 96 оны 7 сард манай намын баг хурал боллоо. 7 сарын 19-нд болсон. Сонгуулийн дараа ном ялагдчихсан. Бүгдээрээ сэтгэл санаагаар унтчихсан. Тийм байлаа. Тэгээд намын баг хурал дээр 7 сарын 19-нд би нэг үг хэлсэн юм аа. Би юу гэж хэлсэн юм битэр энэ сонгуульд манай нам ялагдсан явдал би чин сэтгэлээсээ баярлж байна гэж хэлсэн. Баярлж байгаа 3 үндэс би гэдгээ хэлсэн. Нэгдүгээрт нь та засгийн эрх барьж байсан үед нам өөрөө өөртөө ажиллаж чадаагүй. Намаа шинжилж бид дэрвэж чадаагүй шүү дээ. Нөгөө л төв үзэлтэйгэл байж байсан хэрэг шүү дээ. Тэгэхээр одоо бидэнд нэг 4 жилийн хугацаа ямар ч байсан олдлоо. Энэ хугацааг ашиглаж намынхаа үзэл баримтал дүрм зохион байгуулалтаа өөрчил шин цагт нийцүүлье. Тэгэхгүйгээр манай нам 21-р зуунд Монголын улс төрийн тавсан дээр байх аргагүй бол. Тэгэхээр ийм болцоо олдож байгаад нэгдүгээрт баярлж байна гэж хэлсэн. Хоёрдугаарт нь манай нам 96 оны хүртэл одоо 1921 оноос шүү дээ. Дан засгийн эрх барьж байл. Тэгэхээр намын маань нэрийг алдар нэр адан тушаалын төлөө ашиглаж байсан тийм хүмүүс байсан болвол ялагдал хүлээсэн энэ жилүүд манай намаас явах ёстой. Тийм хүмүүс гिचнээ явна уу? Бидэнд төчнөө сайн. Ягаад тэрвэл бид цэвэрч. Энэ бол миний баярлж байгаа 2 дахь шалтгаан. За 3 дахь шалтгаан маань улс төрийн тавсан дээр бидэнтэй өрсөлдөж байгаа ардчилсан худлаа эрслийн нөхдүүд залууч гэсэн өсөж өндийж юм сурна гэсэн. Өөрөөр хэлбэл бидний өрсөлдөгч өсөг бас өөрөөх юм бидг ард түмэнд харуулдаг. Тийм учраас бидний энэ удаагийн ялагдал бол дараагийн ялалтын суурь юм шүү гэж хэлсэн. За ингэж хэлж хаад өнөхтөлтэй нэлээд шүүмжлүүлсэн. Чи тэр 70 сая долларын нөөц байж байсан. Тэр 30 миллиард төгрөгийн тэр дансанд мөнгө байж байсан. Чи баян нэгдлийн
харамчны бошиг тэр мөнгийг чи цалин тэтгэвэр тарааж өглөө асаар угаад сонгуулиулагдуулчихлаа чи. Тэгээд бас чи баярлахтаа яадаг гэдэг намайг шүмжилж л байсан л да. Хамгийн их үрдэл сайтай ерөнхий сайдыг намайг гэдэг. Ягаад гэвэл 4 жилийн дотор 5 дүү төрүүлсэн гэж. 2000 онд дахиад их хурлын гишүүн боллоо. Одоо төрийн ажилд явж ил байна. Одоо 70 наснлууд өгөж явна. Тэгээ би насан туршид ерөөсөө миний бүх амьдрал бол Монгол бол бас Монголын ард түмний төлөө ганцхан бодолж явсан. Яавал аж таахан байх вэ? Яавал илүү ахиц болох уу гэж. Ялангуяа гадаад эдийн засгийн харилцаан дээр гойрын жижиг орны төлөөлөгч хүн яасан хэцүү юм бэ хүү ч юм олон таардаг та. А жижиг орны төрийн зүтгэлтэн хүн маш ухаалаг, маш залтай байх хэрэгтэй. А хамгийн гол нэг төвчээртэй байх хэрэгтэй юм бэл. За нэгэнт та бүхэнтэйгээ ярьж байгаа болохоор хувийн амьдралын талаар ганц нэгэн үг гэлье да. Би одоо гэр бүлтэйгээ хэд хоёр хань жил бол суугаад одоо 40 гаруй жил болж байна. За ерөөсөө энэ хүнийхээ хүчинд би амьдарч одоо төрийн ажилд зүтгэж байгаа хүн гэж хэлж болно. Би түрүүн хэллээ. Ар гэрмэн ямар байгааг би өвдөх хизээч мэдэрч байгаагүй. Миний өрөг бол цалин л авчирч өгөх үүрэг. Цалингал бүтнээр өгөх. Тамхины мөнгө болов өөр надад үүрэг байхгүй. Тэгж л явсан. Тэгээ бид хоёр нэг охин, хоёр хүү төрүүлсэн. Тэгээ хамгийн харамсалтай нь ганц охиноо бид залуу наснд нь алдсан. Энэ бол бидний амьдралын хамгийн хүнд, хамгийн гонигтай үе байсан. За гэхдээ бид хоёр одоо ачцаа 10-тай, төрүүч нь 21-тай болоод гадаад дээр сургууль сурч байна. Хамгийн жижиг нь одоо 3-тай цэцэрлэгтгүүгээд явж байна. За тэгээд эцсийн дүндээ амьдралаа дүгнэж бодож байна. Төрд зүтгээл виз хүн хэн нэгэн хүний хийх л ажил. Хувь хүний хувьд би юм нэгтгэх хэрэгтэй шүү дээ. Тэр бол оюуны бүтээл. Энээс өөр хүнд үнэтэй бүтээл байдаг. Көшөө босгонороо дүнч. Баашин барин цагаа болохоор өдөрч. Мөнгө хүрээгээд яхан хэрэг байх. Тэгэхээр хүний улмөр бол оюуны бүтээл. Тийм учраас би одоо хэрв цаг болцоо олддог болвол зах зээлийн эдийн засгийн онолоор олон түмэнд тус болохоор энгийн боловчрог алдаа багтай нэг ном хэвлэгч хэмснэг бодож байгаа. Түүнийг одоо 2 дахь ээлжийн бичлэгээ хийгээд одоо дуусч байна. 3 дахь засвараа хийж яв. За 2 дугаарт нь манайханд манай залуучуудад бодмоор нэг юм байдаг юм аа. Манайхан бол тоог ерөөсөө ойлгодоггүй. Тоо гэдэг чинь агуу их зүйл шүү дээ. Тийм учраас тоолж сурыг, томьёог тайлж сурыг гэдэг нэг юм оролдоод байгаа. Энэ чиглэлээр бас нэг юм хийчихвэл хойд үеийнхэнд маань хэрэг болох болов уу гэж ингэж бодож явдаг.